За Монгол Улсын ерөнхий чухлагийн хөрөлцөх бүгд найрамдах энэтхүү улсад хийж байгаа төрийн ажлын их хүү албан ёсоор эхлэж байна. За энэ удаагийн ажлын хүрээнд бол мэдээж Монгол Улс бүгд найрамдах энэтхүү улсын хооронд дипломат харилцаа дотоосны түүхэд 70 жил тохиож байгаа. За энэ ажлын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч за бүгд найрамдах энэтхүү улсын ерөнхий сайдтай уулзсан замун ерөнхийлөгчтэй ганцаардсан уулзалтын замун 10 орчим баримтчид гаруй зургаар төлөвлөж байгаамаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөг бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Драупади Мурму болон ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд тус улсад төрийн ажил хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч хөрөлцөгийг Шиндээлийн хот дахь энэтхэгийн агаарын цэргийн Палам нисэх онгоцны буудал бүгд найрамдах энэтхэг улсын иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны төрийн сайд Мурлидхаар Монхоор Монгол улсаас бүгд найрамдах энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүр ирэх элчин сайд Гамболтнаар угтаж авлаа. Хөгжинд хоёр орны төрийн дуулал ишгэлж хүндэт харуулын дарга Монгол Улсын ерөнхийлөгчд айлтгал өргөлөө. Ерөнхийлөгч хөрөлцөөхөө хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа угтах ёслолд хүрэлцэн ирсэн бүгд найрамдах энэтхэг улс болон Монгол Улсын албаны төлөөлөгчдөө мэдчиллээ. Энэ удаагийн төрийн ажил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ан хүрээнд болж байна. Альжлын хүрээнд ерөнхийлөгч хөрөлцөөхөө бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзаж, ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хилцээ хийн, стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бус нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсноо. Монгол энэтхэгийн бизнес форум зохиож, Монголын сайхан орон сэдвт урлагийн тоглолт, гэрэл зураг морин хуурын үзэсгэлэн төлөвлөлнө. Бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол улсад албан ёсны айлчлал хийж харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн юм а. Энэтхэг нь хүн амынхаа тоогоор дэлхийд 1-р, эдийн засгаараа 5-р, газар нутгийн хэмжээгээр 7-р жигсдэг. Энд усын соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүссэн өлгийн нутаг бөгөөд түүхийнхээ ихэнх үед худалдааны замын зангилаа байсан түүхтэй. 2014 онд ерөнхий сайдаар томилогдсон Нарендра Модигийн засгийн газар ядуурлыг бууруулах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь энэтхэгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.3 их найд $, экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум $. Нефтийн бүтээгдэхүүн үнэт чулуу, эмэмлэгийн бүтээгдэхүүн гол нь нийлүүлж гадаадаас түүхий газрын тос, алт мөнгө зэрэг үнэт медаль, цахилгаан бараа худалдан авдаг. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үйл хөдлөх хөрөнгийн салбар, голлох салбарт тооцогддог. Энэтхэгт манай 420, Монгол улсад 1700 орчим энэтхэг иргэн оршин суудаг. Тус улсад 70 орчим монгол оюутан, 400 орчим лам хувраг, шавлан суралцдаг бол манай улсад 4 энэтхэг оюутан сурч байна.